Монгол үндэстний оршихуйн үндэс суур болсон оюун санааны хөгжил, төлөвшил, дархлаа санамж нь дөрвөн улирлын өнгө төрөх хэм хэмнэл, мөн чанар, амьсгалтай салшгүй холбоотой. Нүүдлийн соёл хэмээх ойлголт нь зөвхөн ахуй амьдралаа залан жолоодох төдий хэвшил бус. Байгалийн тэнцвэрийн мөн чанарыг өөрсдийн амьдрал, ухаарал сэхэрлийн нэг хэсэг болгон хэрэгэлсэн оюун санааны соёл байсан юм. Хүмүүний амьдралд эхлэл, төгсгөл хэмээх хил хязгаар байдаг бол харин оюун санааны амьдралд эхлэл, үргэлжлэл, дахин эхлэх, үргэлжлэх гэж бий. Яг л эргэх дөрвөн улирлын төгсгөл үгүй эхлэл шиг, их нүүдэл шиг, буух буудал шиг. Ийн ухаарсан өвгдийн захиас оюун санааны жин тээсэн их нүүдэл болон бидэн рүү илгээжээ. Олон монголчууд цөмөр марталгүй санаж явах оюуныг нээгч оюун түлхүүр сургаалаас 13 дугаар зууны үеэс бичгээр дамжин ирсэн оюуныг нээгч оюун түлхүүр сургаал нь хүний эрдэмд сургах 9 эрдэмд суралцсны дараа оюун ухаанаа нээн хөгжүүлж олны дунд зохицон амьдрах, ялгарн танигдах, удирдаж, удир дуулж, хамтарч хүчрхэгчхийн тулд мэдвэл зохих, олбол зохих оюуны түлхүүрийг үг захиас хэлбрээр үлдээсэн өв сан юм. Оюун түлхүүр хэмээх нэрээр өнөөдрийг хүрч ирсэн эцэг өвгдийн захиасыг сөхвөл. Өдөр явсан явдлыг шүн шүүхтэн, олны дотор үгээн бэхэл, ганцаараа суухад сэтгэлэн шинжил. Хамаг амтныг ганц хөвгүүн мэт асарч, эцэг мэт сургаж, их мэт тэжээ. Хууль цаазыг номын ёсоор барьж, олон амтныг жаргаланд зохиож, төрөл төрөстөн инг хамарт хүргэгтэн. Үзтэл үннээр явагчдыг үргэлж өргөж хөгжөөгтэн. Үнэхээр гэмт хүнийг гисгэ. Тойн хүний хамаг эрдэмийн дотор нэгүүлсгүй сэтгэл нэн эрдэм. Хаан хүний 35 эрдэмийн дотор хайрлах сэтгэл нэн эрдэм. Хатан хүний 15 эрдэмийн дотор сайхан сэтгэл нэн эрдэм. Түшмэл хүний 9 эрдэмийн дотор төвшин сэтгэл нэн эрдэм. Өнчин хүний жаргалыг хөнөөвөл өөрийн хишиг эвдрэх, үнэн тус хүргэгчдийг муулбал тэнгэр үл таалах. Үзтэл муулсан хүнийг аргадвал үйл үл бүтэх. Үзмэгц яарам бүү магта. Түргэн зур ханилсан нөхөртөө яарам бүү уурал. Үргэлж ханилж тэнсэн мэд. Нэгэнт учирсан хойно яарам бүү цуцар. Итгэсэн хойно үгээн бүү нөө. Итгэлгүй хүнд ямагт зүрхний үгийг бүү хэл. Хартай хүнтэй үг бүү зөвл. Олон хүний зөвшснийг бүү эвдэ. Хилэнцэт үйлд бүү шун. Буянтай үйлд бүү саад хий. Хилэн ихтийг аргаар өнгөрүүл, хилэнц ихтийг номоор тэтэг. Харийн газар арга чадлаан бэхэл, халуун зуурaan ив иеэн хичээ. Харм сэтгэл тушаа, хатуу сэтгэл жад, хар санаа хор. Ханилсан нөхрөн хуурваас харин биеэн хуурсан адил болов. Үнэхээр барилдсан сайн нөхрийн үгсийг үхтэл бүү март. Хагцшгүй хань нөхөрт марташгүй муу үгийг бүү хэл. Ам авсан тангаргийг ам мэт сахи, арга зал хоёрыг угаас орхи. Зөвтэй явх хүнийг бүү дарал,
буруутай явах хүнийг бүү асар. Арга хуурмгаар авах эдхийг сурч доорд хүнийг дарлан явагчийг адгуусны зэрэгт ойргих. Ил магтаад далд муутгаад ихээхэн өгвөл баярлаад эс өгвөл гомдоод инээдэм наадмаар өнгөрүүлэн явах ичүүргүй сургаалд үл орогч хүнийг гисгэ бэс улс хойтдон тустай биш үү. Зовох цагт зайлалгүй, жаргах цагт хитрэлгүй, хайрлах цагт дасалгүй, халдах цагт гутралгүй, насан үргэлж нэгэн зангаар явбал улс хойтдон хөгжлөг болох буй за. Өөхөхийн урд амьд цагтаан буйныг үйлд, өтөлхийн урд залуу цагтаан эрдмийг хичээ, өвчин хүртхийн урд эрүүлдэн номыг хичээ, үгээрхийн өмнө баян цагтаан өглөгийг өг. Бүтхийн дөрвөн нөхөр тэр болой. Борооны ус түргэн урсавч үтэр замрах, их мөрөн дөлгөөн урсавч их далайд цутгах. Чин сайн эрдэмт хүн чон хонь хоёрыг нэгэн онгоцон туслах мэт Чингис богдын зохиосон сургаалаар инх хамглан тогтох болдугай. Өвгдийн эрдэм дуусшгүй оюун мандал. Өвгдийн сургаал дундаршгүй өв сан. Өвгдийн ухаан шавхагдашгүй оюун тундарга. Өвгдийн захиас шантрашгүй итгэл найдвар. Эцэг өвгдийнхөн эрдэм ухааны үргэлжлэл. Эцэг өвгдийнхөн сургаал захиасын биелэл. Эрд идүүгээг холбох их түүх. Түүний ой санамжийн хэлхээс эх орн Монголынхон ирээдүйг бүтээлцэх оюун санааны эзэн болохыг хүсэж буй хэн бүхэнд хаяглан өвгдийн захиасыг илгээг.